Засгийн газраас өнгөрсөн онд баталсан тогтоолд гадаадаас ажиллах хүч авах квотыг тогтоосон байдаг. Тогтоолд зааснаар тухайн компанийн хөрөнгө ажиллах хүчнээс хамаарат ажиллаж байгаа хүмүүсийн 5-аас 10% нь гадаад ажилчин байх ёстой гэж заажээ. Монголд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 200 гаруй компани байдаг. Гэтэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 41 уул уурхайн компанид жолоочоор ажиллаж байгаа 1189 монгол хүн байгаа бол 1500 гаруй хятад жолооч ажиллаж байгаа гэдэг судалгааг Автоэрийн газраас гаргасан байна. За тиймээс орон нутагт байгаа ажилгүй иргэдийг бүртгэлд хамруулах юм бол бэлэн ажлын байранд очих боломж байна. Харин ажлын байранд очихын өмнө мэргэжлийн жолооны үнэмлэх авах сургалтанд хамрагдах шаардлагатай юм байна. Жолооны курсууд одоо юуг нь харгалзаад, материалыг баазыг харгалзаад бүх аймагуудад нэг. За өмнө говьд бол 2-ыг, Улаанбаатарт 3 ийм их олгогдсон байгаа. Ер нь Дорнод Сүхбаатараас бусдаа аймагуд ерөнхийдөө автсан байгаа. Аймагтай бэлтгэх. Тэгээд мэргэсэн жолоочийн замын цагдаа бол нөгөө ангиллын үнэмлэхийг олгодог. Дээрээс нь мэргэсэн жолоочийн сургалтыг явуулаад энэ жолооч нараа одоо хэрэгцээтэй газар руу явуулах юм байгаа. Автоэрийн газрынхан уул уурхайн компаниудад хичнээн жолооч инженерүүд хэрэгтэй байгаа талаар давхар судалгаа явуулж үзжээ. За өмнө говьд орон говь зэрэг өмнөд бүсэд үйл ажиллагаагаа явуулдаг 41 аж ахуй нэгжид 1042 монгол жолооч хэрэгтэй гэсэн дүн гарсан байна. Үүнээс харахад нэг аж ахуй нэгжид ойролцоогоор 250-аас 270 гаруй монгол жолооч хэрэгтэй байгаа юм байна. За тийм л учраас Е ангиллын үнэмлэхтэй жолооч нарыг бэлтгэх шаардлага гарч иржээ. Ер нь тэр компани өөрийнхөө хөрөнгөөр нэг машин дороо ял 100 сая төгрөгийн ийм машиныг хэн дуртай малчин юм уу малаалц малчинд өгөөд эвдүүлэхийг хүсэхгүй шүү дээ. Энэ чинь зүгээр тэр биш 12 араатай бас нэлийн техник ур чадвар шаарддаг юм тийм өөрөөр лаз өндөртэй урт ийм учраас энэ дэр жолооч нарыг бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Жаахан жолооч аваад жаахан сургаад машинда дадлгаж ирэхээр одоо цалин хөгөөд гэдэг юм ингээд алга болчдөг. Хоёрдугаар Монгол жолооч нарын нэг хүндрэлтэй асуудлууд бензин шатхуунаа зардаг, дуугаан зардаг, тэрэг техникийн зардаг, согтуугаар тээвэр хэрэгс барьдаг ийм юмнууд гарч байгаа. Гэхдээ энийг маш олон жолооч дундаас шалгаруулж авал эрэлт хэрэгцээтэй. Одоо манай дээр бол байнгын захиалга өгч байгаа шүү дээ. Зарим нэгэн компаниуд өөрсдийн зардлаар жолооч бэлтгэж байгаа бол уул уурхайн компаниудад ажиллах сонирхолтой хүмүүс өөрсдийнхөө зардлаар сургалтанд сууж болно. Тэдэнд хууль эрх зүйн хичээл, тусгай талбай буюу автодром дээр дадлага хийх, за үйлдвэрлэлийн дадлага зэрэг хөтөлбөрөөр 21 хоног хичээллэх юм байна. Тэд 21 хоногийн сургалтанд суун энэ хугацаанд хууль эрх зүйн хичээл, тусгай талбай буюу автодром дээр дадлага хийх, үйлдвэрлэлийн дадлага зэрэг багтж байгаамаа. За хэрэг сургалтанд хамрагдаа жолооны мэргэжил эзэмшээд гарсан тохиолдолд дунджаар 800 мянган төгрөгийн цалинтай ажил хүлээж байгаамаа. Мөн өдөрт явсан грээсийн тоогоор нэмэгдэл олгох аж ахуй нэгж байгаа гэдгээч Автоэрийн газрынханд хэлсэн байх юмаа. Баццэг Баатар хөнөр мэдээллээ.